За бид 14 хоногтоо нэг удаа татварын талаар та бүхэндээ мэдээллийг өгөхөөр ажиллаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол мөн адил бид та бүхэндээ үргэлжлүүлээд татварынхаа мэдээллийг хүргэхээр студидтэй татварын ерөнхий газрын олон нийтийн харилцах төвийн татварын улсын байцаагч Батсанглыг урьсан байгаа. За танд дахин өглөөний мэнд хүргэе. За хоёулаа эхний хэсэг дээр ерөнхийдөө татварын мэдээллүүдийг хүргээд яг энэ хөнгөлтийн талаар яриагаа дуусгасан. Тэгэхээр нэмж бас хөнгөлтөөр ярих зүйлүүд байгаа юм байна. Үүнээс яриагаа эхлэх үү? Тэгээ. Тэгэхээр түрүүн бид нар хэлсэн нэг хөнгөлөлт гэдэг бол ногдуулсан буюу төлөх гэж байгаа татварыг л бүрэн буюу хэсэгчлэн багасгах үйл ажиллагааг хэлнэ л гэсэн байж байгаа тийм. Тэгэхээр зэрэг хөнгөлтийн одоо энэ татварын хууль тогтоомжууд дээр байгаа хөнгөлтийг бол нэг үндсэн дөрвөн бүлэгт ангилж болох гэдэг юм. За нэгдүгээр төрлийн хөнгөлт бол нөгөө ногдуулсан татварын суурийг бууруулах хөнгөлөлт. Нөгөө татварын суур гэдэг чинь бол яг одоо нөгөө татварыг ямар дүнгээс юунаас татвар бодох юм бэ гэдэг ойлголтыг татварын суур гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэр татвар тооцох суур дүнгийн одоо бууруулад одоо тооцдог нэг хөнгөлөлт байж байна. За тэгэхээр энэ дээр бол одоо хамгийн гол жишээ гэх юм бол үйл хөдлөх эд хөрөнгөний албан татвар байж байна. Тэр газраас авах татварууд дээр бол ядгүй хэр зэрэг жишээлбэл гэр бүлийн хэрэгцээний газар байх юм бол нийслэл шууд яг нь зах зээлийнх нь үнэлгээг 95%, нийслэлд бол 95% бууруулад үндсэн 5%-аас татварыг авдаг гэсэн үг багч тийм. Аймагт бол 97% бууруулна. Сумдад бол одоо 98% бууруулж байгаа татварыг авчдаг. За газар тариалангийн зориулттай одоо газрын хувьд бол шууд 95% бууруулаад 5%-аас нь татварыг авах гэдэг юм уу те. Гэх мэтлэнгийн шууд одоо татварын суурийг нь бууруулцдаг хөнгөлтүүд байж байна. Тэгэхээр зэрэг ийм хөнгөлт бол одоо жишээлхэд энэ жил чинь бол татварын хууль тогтоом шинжлэгдэх гээд л одоо зөндөөл олон хилцүүлэг юм явж шээ тий. Тэгэхээр зэрэг яг энэ одоо татварын хууль тогтоомжийн шинжилгээний хүрээнд бол энэ татварын суурийг одоо бууруулдаг хөнгөлтүүд гурван төрлийн хуулийн дээр нэмэлтээр орж ирэхээр яригдж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр одоо нөгөө хэлбэршүүлсэн горим. За хүүхний орлогын албан татвар дээр мөн одоо нөгөө үйл ажиллагааны орлого орлож байгаа иргэний хэлбэршүүлсэн горим 400 сая хүртэл ч тий. За нэмэгдсэн өртгийн албан татвар дээр мөн одоо нөгөө нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч 400 сая хүртэл борлуулалтын орлоготой болвол бас одоо хэлбэршүүлсэн горим гэж. Тэгэхээр энэ гурван хуулийн дээр одоо хэлбэршүүлсэн горимын тухай заалт орж ирээд энэ одоо 400 сая хүртэл борлуулалтын орлоготой одоо тохиолдолд нөөт дээр бол жишээлхэд нөөт ногдох татварын суурийг нь шууд 90% бууруулаад өгчөж байгаа. 10%-аас нь л татвар авна. За үйл ажиллагааны орлого болон аж ахуйн нэгж болон хувь хүний үйл ажиллагааны орлого дээр бас одоо татварын суурийг нь 90% бууруулах. Үндсэндээ 10% татвар төлөх биш тэгэр гэсэн үг. Уг нь бол нэг аж ахуйн нэгж орлогын албан татвар 10% шүү дээ. Нөөт 10% те. Гэтэл нөгөө татварын суурийг нь 90% бууруулчаар 10% биш үндсэндээ 1% татвар төлж байгаа гэсэн үг болчихж байгаа гэсэн үг байхгүй. За ингэж хөнгөлж байгаа нэг одоо гол төрлийн хөнгөлтүүд байж байна. За хоёр дахь төрлийн хөнгөлтүүд бол татварын хувь хэмжээг бууруулдаг. Дөрөв хоёулаа хувь хэмжээ ярьсан тийм ээ. Хувь хэмжээг нь бууруулдаг. Тэгэхээр зэрэг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бол жишээлхэд нийтлэг 10% л байдаг. Гэтэл одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дээр одоо хувь хэмжээг бууруулсан ямар зохицуултууд байдгүй гэхээр зэрэг хэрэв тухайн одоо аж ахуйн нэгж одоо жилийн борлуулалтын орлого нь 300 сая хүртэл байх юм бол 10%-аар биш 1%-аар татвар төлөөрэй гэдэг шууд. Хувь хэмжээг нь одоо бууруулж байна. За мөн одоо тухайлсан одоо хувь хэмжээг бууруулдаг. Жишээлхэд түрүүн бид нараас ногдол ашигын болон хүний орлого 10% байдаг гэж ярьжсэн тий. Тэгвэл нөгөө хөрөнгийн биржийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хөрөнгийн бирж дээр одоо нээлттэй арилжаалж байгаа одоо бонд болон хувьцаа худалдаж аваад хүний орлого бол ногдол ашиг олох юм бол тэндээс 5% шүүч гэдэг юм уу. Ирэх борлуулсны орлого 10% байдаг уг нь бол. Гэтэл нөгөө оюуны эрх борлуулах юм бол 5% ч гэдэг юм уу те. Ингээд тухайн одоо тохиолдолд татварын хувь хэмжээг нь одоо бууруулчих тохиолдлууд байж идэг. Тэгэхээр яг юуны татвар вэ гэдгээсээ шалтгаалаад хувь болоод одоо ногдуулж байгаа татварууд нь өөр байгаад болчих юм ба штэ тий. Өөр байна гэсэн үг. Тэгээд дээр нь одоо нөгөө засгийн газараас баримталж байгаа эдийн засгийг дэмжих бодлогын хүрээнд аль салбарт аль чиглэл илүү хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх вэ гэдэг хүрээнд бол яг нөгөө нэг нийтлэг тогтоосон хувь хэмжээнээс дахиад бууруулсан хувь хэмжээг хэрэгэлдэг ийм зохицуултууд байж байгаа. Яг одоогийн байгаа одоо хуулийн хүрээнд харахад яг аль салбар руу яг энэ хөнгөлөлт илүү их одоо үйлчилдэг вэ? Одоо яг ингээ харуул яваа тийм салбар гэхээсээ илүү ер нь бол одоо нэг жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг ер нь бол Монгол улсын эдийн засгийн хувьд бол нөгөө бизнесийг идэвхжүүлэх, дэмжих тий энэ чиглэлд байж байгаа учраас жижиг дунд аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн ийм одоо хөнгөлөлт чөлөөлтийн бодлогод маш их байдаг. Дээр нь мэдээллийн технологи болон үн цаасны зах зээлийн хөгжлийг одоо дэмжихийн тулд мөн одоо тэр IT болон одоо мэдээллийн технологийн салбарыг одоо илүү төлхөө хөгжүүлэхийн тулд энэ чиглэлд бол одоо тухайлсан хөнгөлөлтүүд их байгаа гэсэн үг. За хөнгөлтөөс гадна буцаа олголт гэдэг зүйл байгаад байдаг шүү дээ. Тий.
Тэгэхээр энэ буцаан олголт гэдэг зүйл маань ерөөсөө хөнгөлөлттэй холбоотой байхгүй эргээд. Ааха. Тэгэхээр зэрэг өөрөөс гэмвэл зарим нэгэн одоо татварыг хөнгөлөх замаар буцаан олгодог гэсэн үг. Тэгэхээр бидний ярих гэж байгаа 3 дахь зүйл гэсэн үг байхгүй. Тийм салшгүй холбоотой зүйл байна тийм. Жишээлхэд одоо хувь хүний орлогын албан татвар дээр гэхтэл одоо бид нар нэг орон сууц худалдаж авахд хөнгөлөлт эдэлдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг энийг яадаг вэхээр зэрэг бид нар тухайн одоо орон сууц худалдаж авсан одоо татварын жилдээ нөгөө татварын ТТ06 тайлангаа гаргана гэсэн үг шүү дээ тий. Тайлангаа гаргаад за ингээд одоо орон сууцанд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол 6 сая хүртэл төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлдэг. Одоо бас нэг хууль шинжлэгдэж байгааг яриад байгаа тий. Энэ одоо хуулийн шинжилгээний хүрээнд бол хувь хүний орлогын албан татварын одоо төсөлд орсон өөрчлөлтөөс харахад бол энэ 15 сая хүртэл төгрөгийн одоо хөнгөлөлт эдлүүлдэг болохоор. Тэгэхээр энэ бол яаж яах вэ гэхээр зэрэг төлсөн татвараас буцаа олгоно. Хэрвээ та орон сууц худалдаж авсан байх юм бол энэ одоогийн хуулиар 6 сая за төсөлд явж байгаагаар 15 сая төгрөг хүртэлх одоо хөнгөлтийг эдлэх нь байна. Ингэхдээ төлсөн талбараа буцаа олгоно. Энэ бол нэг талаасаа хөнгөлөлт, нөгөө талаасаа энэ хөнгөлөлтөөр дамжаад танд илүү төлөлт үүсчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энийг чинь буцаа олгож ийн гэсэн үг. Хоёрдугаарт нь бол хувь хүний орлогын албан татвар дээр бас буцаан олгодог хөнгөлөлт юу вэ нөхөр зэрэг сургалтын төлбөрийн хөнгөлөлт. Тийм. Бид нар нөгөө өөрсдийнхөө одоо хүүхд одоо төрсэн асрамж дэмжлэгч байгаа өрчилж авсан хүүхдүүдийн ихтэй сургуулийн одоо сургалтын төлбөрийг төлчих юм бол бас одоо энэ сургалтын төлбөрт ногдох хөнгөлөлтийг эдэлдэг. Бас л хөнгөлөлт гэхдээ буцаан олгодог хөнгөлөлт нөгөө төлсөн татвараа буцаагаад авчдаг гэсэн үг. За яг ийм төрлийн хөнгөлтүүд бол нөөт төр байж гин. Бид нар чинь нэмэгдсэн үртгийн албан татвар төлжгөөд л одоо л 20% ингэ авчдаг шүү дээ буцаагаад тий. Бас одоо нөөтийн хуулийн шинжилгээний хүрээнд бол энэ маань интервалтай болохоор яригдчихэж байгаа. За тэгэхээр илүү даваа тал үүсэж байна. Тийм нөгөө нэг эргэнд очих мөнгө нөгөө буцаан олголт нэгсгэж байна л гэсэн үг. Яг одоо төсөлд явж байгаагаар бол 500 сая хүртэл 500 мянга хүртэл одоо төгрөгийн худалдаа авалт хийх юм бол сарын нөгөө төлсөн нөөтийг 100% буцаагаад олгоё. 500-аас 1 саяын хооронд худалдаа авалтанд нь бол төлсөн нөөтийг 50% буцааж олгоё. Саяас дээш байх юм бол 20% болгоё гэдэг. Одоо бол бүгд л 20 байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ одоо 20% маань 50 100% болж нэмэгдэж чинь гэдэг чинь эргэнд очих одоо үлдэж байгаа мөнгө нь ихснэ л гэсэн санаа үздэй тийм ээ. За аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээрээс нь буцаа олгодог хөнгөлтүүд байдаг. Түрүүнд бид нар хэлсэн нэг жижиг дунд аж ахуйн нэгжийг дэмжих хүрээнд энэ хөнгөлтүүд их байдаг шүү дээ. Тийм бас дэмждэг. Тэгэхээр зэрэг за сая тэр 1% хөнгөлөлт 1% татвар байж гин тийм ээ 300 сая хүртэл гээд. Дээр нь энэ одоо төлсөн татварыг буцаа олгодог хөнгөлөлтийн нэг залт үйлчилдэг. Тэр нь одоо 1.1 хэрвээ тухайн аж ахуйн нэгжийн татвар ногдуулах орлого 1.5 тэрбум байх юм бол 10% татвараа төлнө. Гэхдээ татвараа төлснийхаа дараа 90%-ийг нь буцааж авна гэдэг нөгөө 1.5. Энэ одоо хүрээг бас энэ хуулийн шинжилгээний хүрээнд өргөжүүлэхээр бас одоо хуулийн төсөл тусцсан байж байгаа. 1.5 тэрбум хүртэл 10% төлөөд 90% буцааж авна. 1.5-аас 2 тэрбум 2.5 тэрбумын хооронд бол 50% буцааж авахар ийм одоо зохицуултууд орж байгаа. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн маш том дэмжлэгийн зохицуулт болж тарах гэж байна тийм ээ. Энэ нь болохоор зэрэг нөгөө хөнгөлөлтөөр дамжаад илүү төлөлт үүсчдэг. Тэгээд тэр илүү төлөлтийг буцаан олгож байгаа зохицуулт байх нэ л гэж ойлгож болохоор байна. За дараагийн хэсэгтээ та ямар мэдээлэлүүд байна? Хөнгөлөлтийн үндсэний 4 дахь хэлбэр байгаа юм байна. Тэр нь юу вэ нөхөр зэрэг ногдуулсан татварыг бууруулдаг. Одоо нөгөө татварыг нь тооцоод тодорхой үдүүн гараад ирмэгц тэрийг бууруулцдаг хөнгөлтүүд байж байгаа. За энэ бол одоо хуулиуд дээр маш их дэлгэрэнгүй байж байгаа. Ялангуяа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хөтлөн дээр. За жишээлх юм бол одоо ногдуулсан татварыг хөнгөлдөх хөнгөлтөн дээр тэр нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй холбоотой хоёр том зохицуулт байж байгаа аж ахуйн нэгж дээр. 25-аас дээш ажилтнтай аж ахуйн нэгж нийт ажилчдын 3.2-оос доошгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байж байгаа юм бол ногдуулсан татварыг 100% хөнгөлнө. Тэдний татвар төлөхгүй гэсэн үг. За мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй холбоотой бас нэг зохицуулт байдаг нь нийт ажилчдын дотор хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан ажилтан хэдэн хувь байна? Тэр хувь хэмжээгээр нөгөө тооцсон ногдуулсан татварыг нь хөнгөлдөг. Хэрвээ одоо манайх 100 ажилтнтай 100 ажилтны маань одоо 4 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байлаа гэх юм бол нийт ажилтны 4% болж штэ. Тэгвэл миний бодогдсон одоо татварын 4%-ийг хөнгөлнө гэсэн санаа. Ер нь бол энэ юу гэж нөхөр зэрэг бас одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн одоо тусгай хэрэгцээд иргэдийн бас одоо нөгөө ашиг орлогыг нэмэгдүүлэх тэдгэрийг одоо бас дэмжсэн ийм том зохицуултууд байгаад байна. За ерөнхийдөө бол бидний ярилцах хугацаанд төрөө дуусч байна. Таны мэдээлэл багтаж амжуу нэмж хэлэх зүйл байна уу? За яг ер нь бол энэ ногдуулсан татварыг хөнгөлөх хөнгөлтүүд зөндөө байж байгаа. Одоо жишээлбэл үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой хөнгөлтүүд байж байна. За Улаанбаатараас азлагдсан байдалтай холбоотой хөнгөлтүүд байж байна. Одоо 1000 км-ээс дээш азлагдах юм бол 90% хөнгөлнө. 500-аас 1000 хооронд бол 50% хөнгөлнө гэдэг юм уу. За мөн түрүүний таны хэлээдээс нөгөө 22.9 байж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд
хөрөнгө оруулалт хийсэн, санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлсэн бол борлуулалтын орлогынхаа 1% тэнцэх хэмжээний өнгөлтийг эднэгээд энд бол хуулийн дээр 11 чиглэл зааж өгсөн. Энэтэй холбоотойгоор 10 яам одоо стандарт шаардлагуудаа баталж гаргаад одоо бол энэ стандарт шаардлагуудын дагуу тэр одоо хөрөнгө оруулалт санхүүгийн дэмжлэг хийгдсэн байх юм бол эдгээрэнт нь бол одоо хөнгөлөлт идэлгэхээр за гих мэтлэнгийн ингээ хөнгөлөлт бол ингээ ярих юм бол ер нь бол одоо татварын хууль тогтоомжоор иргэн аж ахуйн нэгжид одоо зориулсан хөнгөлөлт чөлөөлтийн маш олон заалтууд байдаг. За бид нар энийг бол одоо бас зохих одоо шаардлагын дагуу ашиглаад бас одоо тэр бүгдэд олгож байгаа тэгш боломжтой хуулийн дагуу. Тэгэхээр зэрэг энэ одоо боломжуудыг ашиглах ёстой л гэж хэлхийг хүсэж байна. За баярлалаа танд. Тэгэхээр бид 14 хоногт нэг удаа татварын мэдээллүүдийг хүргэж байгаа шүү гэдгээ үзэгчтэй бас дахин хэлье. За дараа бид 10 сарын 23-ны өдөр бас та бүхэндээ үргэлжлүүлээд яг холбоотой мэдээллүүдийг нь хүргэсээр байхална. Манай студид өнөөдөр татварын ерөнхий газрын олон нийтийн харилцах төвийн газрын олон нийтийн харилцах төвийн улсын байцаагч Батсангал Эрж та бүхэндээ татварын талаарх одоо олон талын мэдээллүүдийг хүргэлээ. Танд баярлалаа. Баярлалаа.